Ингээд та бүхний өмнө харилцаа холбооны зохицуулах хорооны дарга ноён Балган сүрэн таныг урья. За тэгэхээр та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр тэгээд 3 дахь жилдээ энэхүү арга хэмжээ маань болж байна. Энэхүү арга хэмжээ жил болгон энэ салбарын маань хийж бүтээсэн алдаж онсон зүйлүүдэд үгнэж дараа жилийнхаа эхний сард ингэж ярилцаж нийт салбарын болоод салбарын нийт хэрэглэгчдийнхээ өмнө тайлангаа тавьж ажиллаж ирлээ. Тэгэхээр энэхүү 2016 он маань манай салбарын хувьд түүхт 95 жилийн тохиож байна. Мөн Монгол улсад интернет үүсч өгдсөний 20 жилийн тохиож байна. Тэгэхээр өнөөдрийн харилцаа холбооны салбарын зохицуулалтын чиглэлээр зохицуулах байгууллагын хийж явуулсан хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд бол бас энэ 20 жилийн түүхтэй холбоотой юм аа. Тэгэхээр энэхүү салбар маань 95 онд хувийн хвшлийн байгууллагууд маань зах зээлд хөл тавьж нэвтрэн үйл ажиллагаа эхлүүлсэнтэйгээр холбоотойгоор энэхүү зохицуулалтын байгууллага маань үүсч хөгжин 20 жилийн ага 2015 онд үдлээ. Тэгэхээр 12-оос 15 онд харилцаа холбооны зохицуулах байгууллага маань юу хийж бүтээж оролдвоо гэдэг талаар товчхон ярив. За тусгай зөвшөөрлгээд манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болсон ийм үйлчилгээ байгаа. Энэ үйлчилгээг маань иргэд аж ахуй нэгжүүдэд хүргэдэг. Энэхүү үйлчилгээг хялбаршуулах, энгийн болгох, хүсэлт, шинээр авах, олгох, сунгах, хүчингү болох бүхий л үйл ажиллагааны процессыг сая Жаданбай дарга маань дурдлаа. Цахим үйлчилгээ төрийн ингээд үүнтэй холбоотойгоор цахим хэлбэр шилжүүлэхийн тулд энэ 3-4 жилийн хугацаанд чамгүй ажлуудыг хийж бүтээлээ. Эдгээрээс хамгийн чухал нь 95 оноос хойш энэ харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл эрхийн бичгийг авч үйл ажиллагаа явуулсан байгууллагуудын бүртгэлийг үндсэндээ цахим хэлбэрт шилжүүлэн 4000 гаруй аж ахуй нэгж иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж бүх түүхийг оруулан төлбөр тооцооны програм хангамжийг бүтэн ашиглалтанд орууллаа. Магадгүй 1-р сараас эхлээд манай салбарын одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 2000 орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд 95 оноос эхлээд өнөөдрийг хүртэлх бүх үйлчилгээний тусгай зөвшөөрлүүд, тэдгээрийн түүх, төлбөр тооцооны системийнхаа мэдээллийг бүрэн харах боломжоор ингээ хангагдж байна. Тэгэхээр энэхүү ажил маань 2 жил хагасын хугацаанд үргэлжлэлээ. Цаасан мэдээлэл, архива цахим хэлбэр шилжүүл, боловсруулж, цэвэршүүлж, ажилуулах, өгдлийн санг бүрдүүлэх гээд нэлээдгүй чухал ажлуудыг хийгдлээ. Үүнийгээ дагаад маягтууд, журмуудыг бас нэлээдгүй шинжилэн өөрчлөлөө. Энэ ажлуудаа давхар цуг хамтд нь хийхгүй болвол цаашдаа болоод шинээр шин төрлийн цахим үйлчилгээнүүд нэвтрүүлэхэд төвөгсаад бэрхшээл учруулах учраас журам, хүсэлтийн маягтууд бүхий л зүйлийг шинжилэн өөрчилж ажилласаар ирлээ. Цаашдаа ч энэхүү ажил маань тасралтгүй үргэлжилсээр байх болно. Тэгэхээр та бүхэн маань энэхүү ажлын үр шимийг удахгүй хүртэж зах зугаас нь бас энэ 3 жилийн хугацаанд шинээр хүсэлт эрүүлж үйлчилгээ авж байгаа байгууллагууд иргэд мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. За зохицуулалтын баримтчиг гээд нэлээдгүй хилтэй, амтаа, маргаантай иймэрхүү ажил байгаа. Энэ маань энэхүү салбарын бүхэл өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулдаг хууль эрх зүй болоод нөхцөл шаардлага журмуудыг манай байгууллагын зүгээс
салбарын хувьд батлан гаргаж мөрдүүлж ажилтдаг ийм ажил үүргийг хамтд нь хийж гүйцэтгээд ирлээ. Энэхүү хугацаанд манай салбарт үйл ажиллагаатай холбоотой 20 гаруй хуулийн төсөл саналаа хөргүүлж мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газартайгаа салбарын байгууллагуудтайгаа хамтран ажиллаад ирлээ. Үүний үр дүнд салбарын маань хууль эрх зүйн нэгдсэн ийм эмхтгэл номыг оны өмнө гаргаад нийт тусгай зөвшөөрөл эзэмшигч та бүхэндээ гар дээр нь хүргэлээ. Энэ бол шинэ оны бэлэг харилцаа холбооны зохицуулах хорооны 20 жилийн ойтод авахцаж та бүхэнд сайхан бэлэг болсон гэдэгт найдаж байна. Таалагдсан бол алга таший. Оны өмнөх нь энэхүү бичиг баримтуудыг хэдийгээр эмхтгэн гаргасан ч гэсэн цаашдаа улам сайжруулах, хэлбэршүүлэх, цөөрүүлэх, нэгтгэх юм ажил маань хийгдэж байна. 95 жилийн явгаар бас энэхүү эмхтгэлийн маань шинэ хувилбар сонирхолтой байдлаар эмхтгэгдэн гарна гэдэгт найдаж байгаа. Тэгээ манай хамт олон, манай мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны байгууллагын хамт олон бас хамтарч ажиллаад шинэ хувилбарыг гаргана байхаа гэж бодож байна. За энэхүү салбарын амин чухал сүнс болсон салшгүй нэг зүйл бол ариадуу долгион, ариадуу давтамжим. Одоо Үүрэн холбоо 1995 он 96 оноос эхлээд Mobicom компани анх үйлчлэгээгээ нэвтрүүлсэн цагаас эхлээд энэхүү яриа, энэхүү сэдв бол маш чухал зүйл болж өнөөдөр ирлээ. Тэгээ энэ чиглэлээр ариадуу долгион хяналтын чиглэлээр харилцаа холбооны зохицуулах байгууллага юу хийж бүтээвэ гэх юм бол Монгол улсын аймаг суманд 3 удаа хүрч хяналт шалгалт, мониторингийн үйлчилгээ хийдэг багц хэрэгсэл, хүн хүч, техник тоног төхөөрөмжтэй болж шинчлэгдлээ. Тэгэхээр цаашдаа энэ үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлж төвийн бүс, баруун бүс, зүүн бүс, хилийн бүсүүдэд хяналтыг байнга тогтмол хүний хүчин зүйлээс хамаарч, хүний хүчин зүйлгүйгээр хамаарахгүйгээр автомат системээр хийх юм боломжийг бүрдүүлэхээр гадаад дотоодын байгууллага, өөрийн байгууллагын санхүүгийн нөөц тулгуурлан ажиллаж байна. Тэгэхээр энэхүү ариадуу долгион хяналтын мониторингийн үр шимийг хэрэглэгч та бүхэн, үүрэн холбооны үйлчлэгээ эрхлэгч, бусад олон сувгийн үйлчлэгээ эрхлэх та бүхэн маань мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэхүү чиглэлээр манай байгууллагын энэхүү ажлыг хариуцсан албад технологийн газрын холбогдсон хилцүүд нэлээд сайн хамтарч харилцан нөлөөллийн асуудлыг шийдсээр энэхүү 3 жилийн хугацаанд чамгүй ажлыг хийж ирлээ. Үүний дараагийн асуудал энэхүү салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд ариадуу давтамжийн төлбөр хэмжээ энэхүү асуудал нууц хэвээр ил байсангүй. Энэхүү журмыг дэд үтсийн сайдын баталсан журмыг судалж үзээд хуулийн дагуу олон нийтэд нээлттэй болгох нь зүйтэй юм байна. Хэлбэр хэмжээ тоошрохыг бодох аргачлал бүхий л зүйл одоо манай байгууллагын зүгээс бүгд ил тод болсон. Та бүхэн тийм учраас ашиглаж байгаа зурвас, давтамж энэ бүхэнтэй холбоотой төлбөр тооцоо мэдээлэл ил тод хурдан шуурхаа өөрсдөө хяналт тавьж ажиллах бүрэн боломжтой болголоо. За дараагийн бас заашгүй хэлэх онцлог шаардлагатай зүйл бол энэ салбарт баталгаажуулалт гэдэг зүйлийг ер нь хэлж ярьж сонсогдож хийгдэж байсангүй. Энэхүү маань та бид бүхний өдөр тутмын хэрэгжилж байгаа телевизэр, гар утас, таблет энэ бүх тоног төхөөрөмж маань зайлшгүй Монгол улсын техник стандарт баталгаажуулалтыг зайлшгүй хангаж бүрдүүлэх ёстой. Тэгэхээр энэ чиглэлээр бол 3 жилийн хугацаанд стандарт хэмжилт зүйн газартайгаа хамтарч салбарын
энэхүү баталгаажуулалтын үйл ажиллагааг хариуцж ажиллах энэхүү үүргийг хүлээж итгэмжлэлийг гардан авч өнөөдрийг хүртэл 80 гаруй баталгаажуулалтын гэрчлэгийг олгоод байна. Үүн дотор томоохон автомашин, уул уурхайн тоног төхөөрөмж, бүхий л арайдууд олгооны тоног төхөөрөмж хэрэглэдэг компаниуд дэлхийд нэр хүндтэй алдартай олон улсын жишгээр Монгол улсад ч гэсэн худалдан борлуулах бүх бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөө баталгаажуулдаг ийм жишг тогтож шинэ алхам хийж урагшлаа. Энэ 3 жилийн хугацаанд энэ бол маш чухал үйл ажиллагаа боллоо. Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн онд Дэлхийн арайдуугийн их хурал 2015 онд болж дэлхийн төдийгүй Монгол улсын ойрын 5 жил 10 жилийн хугацаанд арайдуу долгион давтамжийн ашиглалт төлөвлөлт стратеги зохицуулалтын чухал асуудлуудыг шийдвэрлэн хэлэлцэн шийдвэрлэл дуслаа. Үүний дагуу энэхүү хурлын бэлтгэл ажил энэхүү хурлаас гарсан шийдвэрлэл холбоотойгоор өнгөрсөн он жилүүд харилцаа холбооны зохицуулахаараа төлөвлөлт, давтамжийн хуваарлт стратеги дээр ажилласаар ирлээ. Түрүүхэн Жаданбаа дарга дурдлаа. Тоон телевизийн өргөн нэвтрүүлэг маань тоон телевизэд шилжиж маш амжилттайгаар хэрэгжиж дууслаа гэж. Үүнтэй уялдаад арайдууд олгоон давтамжийн хуваарлт төлөвлөлтийн ажил маань мөн ялгаа байхгүй энэхүү технологийн шилжилт зохицуулан олон улсын чиг баримжаа барин төлөвлөлт хуваарлтаа урагшлууллаа. Одоогоор үүрэн холбоо, телевиз, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч маань тоон технологи шилжиж байна. Үүний араас мөн ялгаа байхгүй харилцааны станц, шуурхай холбооны системүүд маань эх он жилүүдэд тоон технологи шилжиж арайдуу өргөн нэвтрүүлэг маань тоон технологи шилжих энэхүү алхмууд маань урагшилсаар байна. Үүнтэй холбоотойгоор зайлшгүй хийгдэх арайдуу давтамжийн төлөвлөлт хуваарлт стратегийн ажлуудаа өнгөрсөн он жилүүд хийж ирлээ. Үүний хамгийн чухал хэсэг болсон манай салбарын нийт хэрэглэгчдийн хүлээж байгаа дараа үеийн хөдөлгөөнд холбоо буюу 4G үйлчилгээний арайдуу давтамжийн төлөвлөлт хуваарлтын зохицуулалтын бичиг баримтыг оны өмнөхөн 12 дугаар сарын 25-ны баталж гаргалаа. 12 дугаар сарын 30-нд мөн салбарын энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх арайдуу давтамжийн төлбөрийн хэмжээг тогтоож нийт салбарын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаа энэ хямралтай байгаа жилүүдэд хөрөнгө оруулалтын хувьд маш үр ашигтайгаар бий болгох иймэрхүү хэмжээг тогтоож батлан гаргаж өглөө. Тэгэхээр өнөөдөр энд цугласан нийт зочид төлөөлөгч хатагтай ноёд та бүхнээс энэ 4 дахь үеийн технологиг хэр хурдан нэвтрүүлээсэ гэж бодож байна. Энэ компаниуд хэрвээ хурдан нэвтрүүлээсэ гэж бодож байгаа бол та бүхэн энэ 4 компанид алга ташаад нэг мэдэгдэхгүй юу гэж хүсэж байна. Тэгэхээр салбарын маань энэ 4 компани 95 жилийн ойдоо энэ шинэ үйлчилгээгээр бэлэг барина гэдэгт бүрэн итгэлтэй байгаа, найдаж байгаа шүү. Салбарын маань зах зээл, үн тариф, өдөр ирэх тусам, жил ирэх тусам үн тарифын бодлого өрсөлдөөн ширүүсч, үн тарифч буурсаар байна. Тэгэхээр энэхүү ширүүн өрсөлдөөн, үн тарифын зохицуулалт бол олон улс төдийгүй манай улс ч гэсэн маш маргаантай, төвөгтэй ийм байдлаар явж ирлээ. Гэсэн хэдий ч энэхүү салбарын голлох тоглогч болсон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид маань зах зээлд хэдийнэ байршиж хөв хэмжээ, хэрэглэгчийн тоо, өрсөлдөөний онцлог, үйлчилгээний чанар, хамрах хүрээ, давуу сул талуудаас нь хамаарч хэрэглэгч хэдийнэ сонголт хийгээд зах зээлд төлөвшлөө. Цаашдаа дараа үеийн технологи, дата хэрэглээ 20 жилийн ойдоо золгож байгаа интернетийн үйлчилгээ маань
зүс царайгаа хувирган хэлбэр дүрсээ өөрчлөн үргэлжилсээр байна. Тэгэхээр энэ бүхэн бол үн тариф өрсөлдөөнтэй зайлшгүй холбоотой. Тэгэхээр харилцаа холбооны зохицуулахаараа уламжилт харилцаа холбооны үйлчилгээний төрлүүд, ангиллууд энэ бүхэн дээр үн тарифын бодлого зохицуултыг хийсээр ирлээ. Цаашдаа энэ чиглэлээр илүү нарийн анхаарч ажиллахгүй болвол энэ оноос хэрэгжиж эхлэх дугаартайгаа шилжих үйлчилгээ, дараа үеийн хөдөлгөөнд холбооны үйлчилгээнүүдийн үн тариф зохицуултын асуудал бол маш нарийн төвөгтэй ийм зүйлүүд рүү бид бүхний хөтлөн. Тэгэхээр энэ зүйл дээр бэлтгэлтэй байхын үүднээс өнгөрсөн 3 жилийг судалгаа, тайлан, уулзалт, семинар, сургалтуудыг хийж нэлээдгүй зүйлийг туршиж, оролдож зохицуулах ажлуудыг хийж ирлээ. Хамгийн олон жил хүлээгдсэн сүүлийн бараг 4-5 жил хэрүүл маргаан дагуулсан тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгчдийн асуудал энэ дундаас ямар ч байсан олон улсын жишгт нийцэж ухтур дугаартай болж шилжиж орлогоо хуваадаг нэгдсэн зарчим шилжээр ингээд ажиллаад ирлээ. Энэ оноос бол бүгд сайхан жигдрээд амжилттай үргэлжилж байна. Тэгэхээр энэ бол ганцхан жишээ юм. Үүний цаана бусад төрлийн үйлчилгээтэй холбоотой өрсөлдөөн зохицуултын асуудлууд давхар хийгдээд, шийдэгдээд ингээ явсан. Статистик тайлан мэдээлэл энэ салбарын хувьд нийт үйлчилгээ эрхлэгчдийн хувьд тоо хэлэхэд үндсэндээ 20 хүрэхгүй байгууллагын мэдээлэл дээр үндэслэн тайлан гаргадаг байлаа. 12 он. 13, 14 онд энэ хөв 60%, 70%, 15 онд 80% дурж өслөө. Тэгэхээр энэхүү салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд шинээр энэхүү салбарт зах зээлд хөл тавих гэж байгаа байгууллагуудын хувьд энэ салбарын хөрөнгө оруулалтын тайлан, судалгаа, статистик мэдээлэл бол маш чухал учраас та бүхэн дэмжиж ажиллаж байгаад байгууллагын зүгээс болоод салбарынхаа зүгээс маш их баярлж байна. Баярлалаа. За мэдээж бичиг баримтууд, журмууд, хуулиудыг өөрчлөн шинчилж ажлуудыг хийж байгаа ч гэсэн түүний нөгөө тал болсон хэрэгжилтэнд хяналт тавьж хангуулах энэ бол манай байгууллагын бас нэг үүрэг юм. Тэгэхээр энэ чиглэлээр бол сүүлийн 3 жил Дуйлан шуугантай олон ажлуудыг оролдож эхлүүлж дохио өгөхийг зорж ажиллаж ирлээ. Үүний дүнд өргөн нэвтрүүлгийн нөхцөл шаардлага гэдэг зүйлийг 2011 онд баталсан байсан. 15 оны 3 дугаар сард шинжилгээ өөрчилж мөрдүүлэн ажиллаж эхэллээ. Хамгийн сүүлийн Дуйлан шууган болж байгаа зүйл маань одоо Монголын үндэсний олон нийтийн телевизийн сувгийн байршилтай холбоотойгоор энэхүү нөхцөл шаардлагат маань тусгагдсан зүйлүүдийг сануулж, анхааруулж мөрдөж ажиллахыг манай байгууллагаас салбараас шаардлаа. Тэгэхээр энэхүү нөхцөл шаардлага журмуудыг мөрдөж ажиллахад хувь нэмрээ оруулж байгаа телевизүүд, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч та бүхэн маань анхааралтай авна үзье гэж ойлгож байна. Мэдээж манай байгууллагын зүгээс байнга дэмжиж ажиллах болно, хамтарч ажиллах болно энэ чиглэлээр. Тэгэхээр нийт хэрэглэгчтэй хүндлээд технологийн шинжилэл, техникийн шинжилэлээ манай үйлчилгээ эрхлэгчд маань шинжилэн сайжруулж хүргэх байхаа гэж найдаж байна. Ойрын хугацаанд. За энэ салбар бас нэг зайлшгүй яригдах зүйл бол стандартчил. Энэ салбарт төдийгүй бусад бүхий л улс орны эдийн засгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд заавал мөрдөж ажиллах, сонгож мөрдөх юм стандарт гэж бий.
Тэгэхээр энэхүү стандартын ажил маань сүүлийн 3 жилийн хугацаанд жилдээ 3-аас 5 стандарт боловсруулж батлуулж нэвтрүүлэхийг зорддог байсан бол боломж болдвол 10, 15, 20 түүнээс олон стандартыг маш яралтай батлуулж, мөрдүүлж ажиллах ийм их илүү хурдыг манай салбарын хөгжил технологи шаардж байгаа учраас үүнтэй хөл нийлүүлэхийг зорж жил болгон 10-аас дээш тооны стандартыг батлуулахыг зорж ажиллаж ирлээ. Энэхүү ажил маань ямар ч байсан зарим нэг талаар зарим нэг стандартууд маань удаашралтай байгаа ч гэсэн илүү хурдтайгаар энэ 3 жилд урагшилж амжилтыг ямар ч байсан олж байна. Энэхүү олж байгаа жишээг манай байгууллагын мэдээллүүдээс та бүхэн маань олж харж байгаа гэдэгт итгэж байна. Мөн интернетийн хэрэглээ, технологийн хөгжил, өндөр хурд өргөн зурвалсын үйлчлэгийг дагаад сөрөг талууд бий болж байна. Сөрөг талууд маань хэн энэхүү сөрөг тал асуудлын хохирогч болж байна гэхээр бидний ирээдүйн болсон хүүхэд залуучууд, бага насны дунд сургуулийн хүүхдүүд энэхүү мэдээллийн эмх замбраагүй орчинд өөрсдийг шаардлагатай мэдээллийг хэрхэн авах, эцэг эхчүүд юу анхаарах энэ ажил маань орхигдоод нилээдгүй олон жилийг өнгөрчээ. Тэгэхээр энэ тал дээр нийгэм дохио өгсөн, анхааруулсан энэхүү ажлыг хийх нь зайлшгүй гэж ойлгосны үндсэн дээр өнгөрсөн жилүүдэд цахим хуудас, интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн хандлалт эдгээр дээр бас анхаарал хандуулан ажиллаж ирлээ. Үүнтэй уялдаатайгаар оюуны өмчийн асуудал шүндэгдлөө. Энэ бүх чиглэлээр салбарын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгч, нийт хэрэглэгчдийн ирүүлсэн санал хүсэлтийн үндслэн үйл ажиллагааны чиглүүлэн ажилласны үр дүнд ямар ч байсан өнөөдөр интернетийн орчинд хүүхдүүдийн зөв зохистой хэрэглээг анхаарах тал дээр хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль дээр манай улсын их хурлын гишүүд маань, засгийн газрын гишүүд маань анхаарал хандуулж нэмэлт өөрчлөлтийг оруулахаар ингээд ажиллаж байна. Тэгэхээр энэ бүхэн маань манай салбарын бид бүхний хийсэн ажлын үр дүн гэж ойлгоход бүрэн болно гэж бодож байна. Тэгэхээр ямар ч байсан бид бүхэн ирээдүйн болсон энэ үр хүүхдүүд залуусынхаа төлөө зөв зохистой хэрэглээ дээр анхаарах цаг нэгэнт иржээ. Үүнийг дагаад интернетийн аюулгүй байдал, цахим орчны аюулгүй байдлын асуудал зайлшгүй хамтдаа холбогдоо болж яригдах нь дамжиггүй. За мэдээж олон хэрэглэгч хүмүүсийн хүсэн хүлээж байгаа бас нэг үйлчлэгээ бол дугаартайгаа шилжих үйлчлэгээ байгаа. Өдөр болгон нийгмийн сүлжээ, цахим хуудас, хэвлэл мэдээллийн байгууллага харилцаа холбооны зохицуулахаараа мэдээллийн технологийн шуудан харилцаа холбооны газраас 14 оны 7 дугаар сараас хойш нэхэл хатуутай асуусаар ирлээ. Тэгэхээр энэхүү үйлчлэгийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг 14 онд бүрдүүлж, үүнээс хойш судалгааны ажлууд хийгдэж, салбарын компаниуд хийж хэрэгжүүлэх үйлчлэгээ эрхлэгчтэй олон дахин удаагийн уулзалтууд, ярилцлага, халуун асуулт хариулт үргэлжилсээр өнгөрсөн онд сонгон шалгаруултыг зарлаад энэхүү сонгон шалгаруултад 3 оролцогч байгууллага оролцсноос Unitel компани, U-Planet гэдэг компани маань ирүүлсэн саналаараа шалгараад одоо манай байгууллагаас гэрээгээ хийж хэрэгжүүлэх шатндаа хамтарч ажиллая гэдэг хүсэлтэд хөргүүлчихэд байж байна. Тэгэхээр энэ салбарын маань томоохон үйлчлэгээ эрхлэгч байгууллага маань
хэрэглэгч та бүхэндээ энэхүү үйлчлэгийг нэвтрүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж салбартаа бас томоохон шинжилгээ хийхэд нэр төртөө хариуцлагатайгаар оролцсон байхаа гэж итгэж байгаа. Тэгэхээр энэхүү үйлчлэгийг нэвтрүүлэх амаргүй ажлыг үүргийг хүлээх гэж байгаа энэхүү компанида баяр хүргээд нэг алга ташчаа. Түрүүхэн хэллээ шуудангийн салбар бас томоохон шинжилгээ өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулалтыг татаад өнгөрсөн 3 жилийн хугацаанд өнгөрчээ. Тэгэхээр энэхүү хугацаанд манай байгууллага зохицуулалтын байгууллагын зүгээс нийт хэрэглэгч шуудангийн үйлчлэгээ авдаг байгууллагуудыг үйлчлэгээний чанар, хүргэлтийн хугацаа, тоош эрхийг хэмжээ, статистик мэдээллийг бодит үнэн бодит цаг хугацаанд харах юм боломжоор хангахын тулд U-Post гэдэг програм хангамжийг хэрэглээнд оруулаад нийт шуудангийн үйлчлэгээ, илгээлтийн үйлчлэгээ эрхэлж байгаа компаниуд маань дэмжиж хамтарч ажилласны үр дүнд та бүхэн энэхүү мэдээллийг сар бүр 7 хоног бүр өдөр бүр авахаар нээлттэй ийм сайхан системтэй боллоо. Тэгэхээр энэ бол бас энэ шуудангийн салбарын шинжил өөрчлөлт энэхүү ажилд хувь нэмрээ оруулсан ийм сайхан зүйл болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай салбарын шуудангийн байгууллагууд ч гэсэн сэтгэл ханамж өндөр байгаа гэдэгт итгэж байна. Цаашдаа энэхүү системээ улам сайжруулж хаягжуулалтын асуудал, бүсчлэлийн кодын асуудал, төрийн бусад байгууллагуудтай хамтарч улам сайжруулж өргөжүүлсээр байх болно гэдгийг амлаж байна. За Монгол улс интернетийн сүлжээ үйлчлэгээ нэвтрээд, дэд үтс нэвтрээд даруй 20 жил болсон. Үүнийг дагаад интернетийн хөгжилт маань хаягжилтын шинжилтийн асуудал яригдаад бус улс орнуудын хувьд нэлээдгүй эрчимтэй хөдлөх нэг нь хөдлөөд, шилжих нэг нь шилжээд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Үүнтэй мөр зэрэгцүүлэн мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар, интернетийн үйлчлэгээ эрхлэгч компаниуд, харилцаа холбооны зохицуулахаараа олон улсын захиргаан холбооны байгууллага, Азийн бүсийн хаягжилтын асуудал хариуцсан байгууллагуудтай хамтарч судалгаа семинар, сургалтын ажлуудыг өнгөрсөн жилүүд хийсээр ирлээ. Тэгээд үүнтэй зэрэгцээд энэхүү салбарт бас тэргүүлэх байгууллагын хувьд IP version 6 хаягжилтыг хамгийн түрүүнд нэвтрүүлэх нь зайлшгүй маа гэд манай байгууллага ийм веб хуудас, захин хуудас ийм хаягтайгаар хэдийнэ шилжээд өнгөрсөн 7 хоногоос ийм хаягдaltaй болсон байгаа шүү. Мэргэжлийн инженер техникийн ажилтан таах мөхөн шалгаж үзэж болно. Тэгэхээр нийт төрийн байгууллага та бүхэндээ уриалж байна. IP version 6 хаягжилтаар нийт контентоо үйлчлэгээгээ бас хүргүүл. Энэ маань энэхүү салбарт нэлээдгүй сайхан хувь нэмэр оруулнаа гэж бодож байна. За өнөөдөр миний ярианы ихний хэсэг ингээд өндөрлж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Ерөн зохицуулах байгууллага, бодлогын байгууллагын хувьд ярих сэдв, ярианы сэдв маань уйтгартай олон нийтийг хөгжөөсөн биш юм байж магадгүй. Энэхүү хөгжөөх, цэнгээх асуудлыг бол энэ салбарын үйлчлэгээ эрхлэгч байгууллагууд маань бодитоор биелэлийг олуулж хийж хэрэгжүүлэх байхаа. Тэгээ энэ 95 жилийн угтах байхаа гэж найдаж байна. Баярлалаа.